та нар дуртай хоббитай ажиллаа хийгээд тэргээрээ ажил мэргэжлээ карьераа хийгээд тэргээрээ одоо орлого мөнгө санхугаа олоод энэ бол маш гоё азтай шүү гэж аюу олон хүмүүс бас хэлэх тохиолдол байдаг. Өвтөгч гэж юм ер нь хаач байхгүй шүү дээ. Гэхдээ ертөнцийн нь өөрөө маш гоё гэгээлэг. Тийм болохоор урлагийн хүн байх гоё. Долоо настайдаа шалгалтаа өгөөд хөгжим мужийн дунд сургуульд хийл хөгжмийн ангид элснээс хойш урлагийн замнал маань эхэлсэн. Манай ангийн болдоо айгуу гоё төгөлдөр хоргой тоолдог байхгүй. Тэгэл бид нэр Michael Jackson-ы дуунууд, за тэгээ Boyz II Men, All for One, Spice Girls гэл En Vogue гэл тухайн нөгөө дэлхийд гоё бүүн болж исэн хамтлагийн дуунуудыг ангидаа дуулнаа. Тэгэл дуучин Сарагчийн дуунаас дуулна. Тэгэл ягаад чинь би бас дайчгүй дуулчих юм биш гэдэг юм. Өөрт юу нэг хамгийн их хүсэл мөрөөдөл сонирхолтой. Сургуулаа төгсгч илээ Монголын анхны охидын Spike хамтлагийг байгуулад хамтлагийнхаа бас гишүүн болоод тий өөрсдийнхөө уран бүтээлийг хийсэн одоо маш гоё. Бид нар бас ингээд нөгөө сонгодог хөгжмөөс гадна одоо гоё pop хөгжим тий R&B хөгжим дурлал одоо хүсэл мөрөөдөл сонирхлоороо хамтлагаа байгуулад тэгэл яг тухайн үед бол сургуулаас бас тэгээд эцэг эхээс жоохон хоригддаг байсан. Гэрийнхэн бол ер нь хөгжмөдөө хичээлээ сайн хээ мэрэгчлээ сайн давтал гэдэг байсан. Сүүлдээ тэгээд өөрөө ирэхгүй хүлэншэрсэн баг л та. Тэгээ охтууд болохоор ер нь бол нийгэм болон үзэгчид маш гоё гэгээлгээр хүлээж авч байсан. Одоо манай охин 17 нас хүрсэн чи 17 наснд анх хамтлагаа байгуулж исэн гэхээр бараг итгэмээргүй санагдаад байгаа байхгүй юу. Хамтлагаа байгуулаад хүмүүстэй гэрээгээ хийгээл тоглолтоо хийгээл хичээлээ амжуулаад дуу хуур хөгжимд хайртай учраас тэр их ирч хүүч хүсэл сонирхол одоо тэр бүгдийг амжуулж исэн баг та. Хамтлагийн дараа соло дуулахад бол дуучин Сарагч сонинд ярьцлага өгсөн байсан. Spike-ийн дуучин Nomiko яг юм соло дуучин байна. Nomiko-гийн хоолойны юм гоё тослог өнгөлөг хоолой гэд. Тэгээ би бүр үнэхээр шоконд орж ирсэн байхгүй юу. Вау, тийм гайхалтай дуучин тий ингээд намайг миний хоолойны тембрийг сонсоод хоолойны өнгийн маань тодорхойлоод тий ингээд сонингоор дамжуулаад надад маш гоё том урам өгчээсэн бас ингээд соло дуулах их гоё урам өгчээсэн. Тэгээд Титэм хамтлагийн 50 ах маань манай Титмийн зүүд гэд гоё дуу идэг штэ. Зүүдийг чи ингээд гоё пентатоник наадам дээр хамгийн ихэнд нь гараад ингээд ганцаараа дуулаараа гэд эрхийн өгчээсэн. Соло уран бүтээлээ дуулаад эхлэх үед дуучин Nomiko, хөөрхөн Nomiko гэл тэгэхээр эхлээл айгу урам ахгүй юу? Вау, наа магч штэ гэл баярлалаа л та айгу өөртөө итгэх итгэл төрөөл анхны удаа ингээл яг хэвлэлээр нүдүүлж эхэлж үзэж байгаа байхгүй ингээ хэвлэлээр ингээл хүнтэй холбоол нэг эрэгтэй хүнтэй хинтэй ч холбож исэн юм дээ. Надад нэг авцалтаагүй зүгээр л нэг танилын төдийл хүнтэй холбож исэн. Тэгээд нөгөө анх удаа тэгэж бичүүлж байгаа учраас маш эмзэг тосч исэн. Шар хэвлэлийг тэр дасаагүй хүмүүсийн нүдэн дээр гараал ингээл эхлэнгүүт ээж маань урам өгж исэн л та. Чи хэрвээ нэгэн л уран бүтээл чинь олонний танилын замыг сонгосон бол ганц юм бичсний төлөө ингээл сэтгэлээр унаал гоншгоноол ингээл урганаад авах шаардлага байхгүй. Зүгээр л урд хажлаа хий, уран бүтээлээ гоё хий, урагшаа хар. Ээж маань хэлжсэн тэр үг бас нэлээ урам зориг өгөө. Тэг гэрийнхэн маань бас ойлгоод харьцангуй дэмжижсэн учраас гайгүй байсан. Бас нэг удаа нэг амар бизнесментэй холбоод би бүр ингээ уйлаад сэтгэлээр унаад амар шудраг ус байна энэ төр гэл айгу бодоод тэгснэ хүргэн ахыгаа дагуулаа ээжигээ дагуулаад Spike-ийнхаа туяаг дагуулаад согныхаа редакц дээр очиж ирсэн. Ямар ч амралтанд яваагүй нэг амралтанд явлаа гэж бичээл гээд нэгийнхэнтэйгээ нэг муудалцж өгөөл нэг сайдалцж өгөөл за ингэж өрөм гэж байхгүй зүгээр л урагшаарэ ажиллаа хий уран бүтээлээ гээл тэгэл ерөөхдөө бол дархлаа сууж эхлээл те за гол баримтлах юм нь юу юм магтсан болгонд хөөрөөд авах юм уу шүмжилсэн болгонд нэмрээд авах юм уу хэрэгтэй шүмжлийг хүлээж авах юм уу хэрэггүй зүгээр л одоо нэг юм гутаалт гэх юм уу тийм зүйлийг
Яаж өөрөө ингээд сэтгэл зүгээ тэнцвэртэй авч явах юм ч гэдэг юм уу. Тэгэл дархлаа сууж эхэлсэндээ хичгээ алдаа айгу том болж харагдана. Зарим хүмүүст бараг байдаг үзэгдэл нь олонний танил хүнд бол байж боломгүй зүйл одоо байж харагдаг ч гэдэг юм уу. Тэгээ яг нэг талаас харахаас тэр хэмжээгээр хүн би үйл үг үйл тэгэл одоо бүх юма хянах нь маш зөв. Хэцүү тал нь ер нь бол жоохон хайрцаг дотор амьдарч байгаа юм шиг юм. Аквариум дотор загсны аквариум дотор амьдарч байгаа юм шиг бас жоохон юм хаяа амаргүй санагдах үе байна. Гэхдээ бидний хувьд бол харьцангуй багаас нөгөө олонний танил болсон болохоор үг үйлдэлээ бие авч явах байдал маань бол дасцсан. Нэг бас нэг жоох айгу хүн болго өөрийнхөө байлгах гэдэг. Бүр хэтэрхий хүн таалагдах гал нэг өөрийгөө алдаал өөрөөсөө гажуудах нь хаашаа. Гэхдээ нэг ерхий нэг юм нуруу, ерхий нэг голрол гэж байна шүү дээ. Тэгээ ер нь бол хичээдэг. Би яах гэж юм замыг сонгоо гэж харамсчихсан удаа бол надад бол нэг байдаггүй. Зүгээр хаяал нэг түүхтэй юм те ядаргаатай ингээд хамт байгаа хүмүүс ч гэдэг юм уу дэрэгдэх хүмүүст айгу тийм хүн тустай юм шиг байгаа айгу таагүй те яс ч юм одоо ингээд чамтай явж байгаа ч одоо бүр ингээд нэг хамаагүй нэг сайхан тавраач яаж болохгүй юм ч гэдэг юм уу те бид нар шиг ингээл уран бүтээл карьер гэж яваал тэгэл өстө нэрэ хамтлагаа агуулаад солоогоо хийгээл Минжой тэр хамттайгаа дуэтэй хийгээл олон гоё бүтээлүүд гарсан. Одоо тэрийг яг энэ цаг үед илүү мэдэрч байгаа байхгүй юу? Яг хүмүүсээс тэр дунд чинь дуртай, энэ дунд чинь дуртай, энэ дууга дуулаач, энийг клипээ хийгээч гээд айгүй гоё санс сэтгэлээрээ. Би оддын дор амьдрах сайхан гэдэг дундаа айгүй дуртай. Хүмүүсийн дуртай дуун түлхүү гэвэл үүргийнх шиг чимэн ирсэн, за ганцхан чамдаа гэдэг дуунууд маань их дуртай. Оддын дор амьдрах сайхан гэдэг дуу маань яагаад би хайртай байдгийг гэхээр харант хамтлагийн дуучин бидний хайртай дуучин Лавга ах маань шүлгийн зохиогоод Чимба аян бичсэн. Үүргийнх шиг чимэн ирсэн гэдэг дундаа ч гэсэн маш хайртай. Тэгээд нөгөө үүргийнх шиг чимэн миний амьдралд ирсэн гэдэг үг нь л энэ залуучуудын зүрх сэтгэл ерөн сонсогчдын одоо хамгийн дуртай мөрөөд юм шиг байгаа тийм. Миний юм завгүй, бизи, олонний нүдэн дээр байх тэр амьдралын мөчлөг нэг юм дараагийн шилжилт рүү орох цаг үе болсон юм шиг байна. Тэгээ хүний нэг зэн савин хүнийг өөрөө нэг хөтэлдэг ш. Би бүр үнэхээр чимээгүй амьдрмаар санагдсан. Тэгээ манай ээж бас тухайн үед өнгөрөөд би бас жоохон ингэ нөгөө шок аваад ерөөсөө нэг юм олонний нүдэн дээр гарчтаа байцаахгүй. Тайсан дээр гараад нэг үг хэлэхээр би нөгөө ойлгох гад болдгоо. Дуу дуулах гэхээр ойлгох гад болдгоо. Тэгэл чив чимэг амьдралыг сонгосон ш. Тэгээ гэр бүлтэй болоод охиныхаа автаа суугаад тэгээд ээж болсон. Охин маань ирсэн яг үнэхээр хамгийн амьдралд маань хийсэн хамгийн нандин, хамгийн үнцэнтэй, хамгийн одоо зөв гэдэг штэ. Тийм цаг үе байсан. Охиноо төрөнгөд яг тэгдэж тийм ихтэй хүн чи ээжийг аюу ойлгоно. Тэгээ ээжтэйгээ хуваалцгаар ээж манд иргэд байхгүй. Тэгэл ээжигээ маш ихээр хайрлсан, маш их сансан. Арай нэг ээж аваагаа илүү ингээд нэг юм эрхлүүлэх, баярлуулах нэг юм юу гэдгийг нэг арай чадвартай, чадамжтай, цаг хугацаатай болоод ирэхээр чадаагүйдээ бас жоохон харамсдаг. Ээж аав маань 4 охин төрүүлээд хүүхдүүдээ сайхан өсгчөөд яг хүүхдүүд нүндээгээл ээж аавыгаа ачилдаг цаг хугацаанд нь өөрсдөө
өөртөө энэ харваагаа салиад гэдэг юм уу тий. Тэгээд нөгөө хитрхи нөгөө улсын орныхаа төлөө өр хүүхдийнхаа төлөө өөрсдийгөө хайрлаж чаддгүй ээжээ бидний ээж авчаа ер нь тий. Өөртөө эрүүл байх нь, эрч хүчтэй байх нь, эрүүл мэндэд анхаардаг, өөртөө хайрладаг байх нь бас өр хүүхдээ гэр бүлээ хайрлаж байгаа маш том утга учир болчихж байгаа ш тий. Ганц охинтой учраас би маш залуу байх хэрэгтэй, маш эрч хүчтэй байх хэрэгтэй, маш эрүүл байх хэрэгтэй. Энэ миний хариуцлага болчихж байгаа байхгүй юу? Хүн харахад нэг өөрийгөө ингээл арчил тордоод гүгэд байгаа юм шиг харагддагч сүүлийн 4-5 жил ер нь дасгал, жим, бүжиг хөдөлгөөнөөр бол эрчтэй хичээлж эхэлсэн. Ямар ч хүн энэ хүнтэй би насаар амьдрал гэж суудаг шүү дээ. Одоо эхнэрэнчтэй, өнөхрөнчтэй тэгэл амьдарч таарж тохирохгүй юм байна. Зан төлөв хоёр хүн нэгдэх гэж асуудал байна. Зарим тохиолдолд бас гаднаас ч гэсэн нөлөөлөл байгаад гэр бүл салсан тохиолдлууд ч байна. Тэгээд маш олон учир шалтгаантай байгаа шүү дээ. Тэгээд үнэхээр таарж тохирдог юм ахэд хүүхдтэй сайн байгаасай, хүүхдтэй сайн ээж байгаасай, хариуцлагатай ээж аав нар байгаасай л гэж боддөө шүү дээ. Аав байхдаа айгүй амархаа болчоод эцэг байж чадахгүй, ерөөсөө өөрөө хүүхдтэй цагаа, сэтгэлээ, хайраа харамлаад идэг тохиолдол нэлээх харсан. Тэгээд залуучуудыгаа бас тиймтэй байгаа чи, хүн чанартай байгаа чи тэр хөөхөн өөрийнх нь одоо өөр үндэс угсаа болсон тэр хөөхөн хүүг, тэр охиныг тий заавал хамт амьдрахгүй ч гэсэн тий хүүхдтэйгээ ярилцаад тоглоод цаг гаргахад л хүүхд бас тэгэл дүүрэл явчих шүү дээ тий. Манай охины аав бол сайн аав. Охиндоо айгүй хайртай. Одоо охиныхаа ер нь хичээл, ном, сургууль, боловсрал тэгэл бүх юмд нь анхаарна. Аавынхаа үргийг бол сайн гүйцэтгэдэг. Хэдий Мартин 8 олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр ч гэсэн Монгол аав нарыгаа, Монгол эрчүүдээ ч гэсэн би магтмаар байна тий. Манай монголчууд яг эцгийн эрх ёстой гэж яригддаг боловч ээж нар бас ер нь их шийдвэр гаргадаг шүү тий. Ялангуяа цаг хугацаа өнгөрөөд ах тусам аав нар бол ерөөсөө дандаа ээжээсээ асуу, ээж чи юу гэх болж гэдэг юм уу? Одоо эхнэр яах вэ гэдэг юм уу тий? Хөгшөө яах вэ гэж бүх юма чил мэддэг шүү дээ гэдэг нөгөө кино байдаг шүү дээ. Тэр шиг саяхан тэр нөгөө Physical Asia дээр надад их гоё тийм мэдрэмж төрсэн. Монгол эр хүний тэр зан чанарыг аюу гоё харуулсан тий. Нэг юм юмд ингээл нэг түрэгдээд байдгүй, юмд хитрхи өрсөлдөд байдгүй. Яг л бодтой бяраараа уруу ухаанаараа өрсөлдөж байгаа боловч хил амаараа ингээд байхгүй тий. Ялангуяа онцгой надад их хөргөл гэд тамирчин яг Монгол аав нарын нэг тийм төлөөлөл чимээгүй байж байгаа бүгдийг нэг ард нь хийчдэг нэг хөөрхөн аав нар гэдэг ч тий. Яг тэрийг хараад нэг маш их бахархаад хайр өрөөд яг нэг Монгол аав нарын амьдралдаа ханддаг их нэртэй гэр бүлтэй амьдралд гарч байгаа тэр шалгууруудыг тэр давдаг тэр яг л нэг Монгол эр хүний зан чанарыг харуулсан. Тэгэхэд нэг бүр бахархаад нэг хөрхөн уйлаад үзчихэж илээ. Буруу шийдвэрүүд гаргаж исэн юмнууд байгаа шүү дээ. Яг нэг амар нэг төрөө эргүүлсэн, миний амьдралыг эргүүлсэн буруу биш ч гэсэн яах гэж би энэ шийдвэрийг гаргаваа гэж харамсаж исэн зүйлсүүд байдаг. Гэхдээ яг ингэдэг гэж байгаа шүү дээ. Тэр алдаа хүртэл миний зөвшөөрөгцөн алдаа тий. Би тэрийг ойлгоод давтахгүй л байх хэрэгтэй. Түүнээс би алдаагүйгээр амьдрах ямар ч боломж байхгүй. Хэрвээ тэр би давтаад байвал одоо арай л адгийн тэнэг байх тий. Тэгвэл алдах ч хэрэг байгаа. Гэхдээ алдаа маань багасгах нь л тий хамгийн чухал ах тий.